Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Mobcom ажилтан хонгор байна. Өнөөдөр манай интернет Pocket Wi-Fi төхөөрөмжийн ашиглах зааврыг танд танилцуулъя. Mobcom-ийн сүлжээ орсон дурын газарт та манай интернет Pocket Wi-Fi төхөөрөмжийг ашиглах боломжтой. За ингээд төхөөрөмжийг хайрцагнаас нь задлацгаая. Төхөөрөмжийг задлахад манай интернет Pocket Wi-Fi төхөөрөмжийн USB кабель төхөөрөмж маань гарч ирж байна. Төхөөрөмжийн батарей, төхөөрөмжийг ашиглах заавар. Төхөөрөмжийг задлахдаа та арын хэсгээс төхөөрөмжийн ард талын баруун дотлын хэсэгт нь онгойлгох хэсэг байгаа. За ингээд тагийг авахд SIM картны хэсэг, дээдлийн хэсэгт нь болохоор төхөөрөмж рүү хандах IP хаяг 192.168.8.1 гэж байгаа. Энэний нэвтрэх нэр нууц үг. За 3 дугаар хэсэгт нь болохоор Wi-Fi-ийн нэр нууц үг байрладаг. За ингээд SIM картаар хий. За SIM картны зүүн дээдлийн хэсэгт дуралтай хэсгийг доош нь дээдл нь харуулад за ингээд байрлуулж байгаа. За ингээд батарейг хийн. Арын таган дээр болохоор Wi-Fi нэр нууц үг байдаг. За одоо төхөөрөмжөө компьютертэй холбож тохиргоо эцгээе. Төхөөрөмжийн доор байрлах USB оролт байгаа. За ингээд компьютер асаагаад компьютерийн USB порт руу холбоно. За ингээд төхөөрөмж маань асч байна. Арын тагийг яагаад хийгээгүй гэхээр хэрвээ холбогдоогүй бол Wi-Fi-аар холбогдож тохиргоо хийх боломжтой байдаг. За ингээд төхөөрөмж маань асч байна. Дурын веб хөтчөө сонгоод та төхөөрөмжнөө ард талын хэсэгт байгаа 192.168.8.1 гэсэн IP хаягийг веб браузертөө бичиж оруулна. Хэрвээ 192.168.8.1 гэсэн IP хаяг нэвтэрч орохгүй байх юм бол та төхөөрөмжний ард талын хэсэгт байгаа Wi-Fi нэр нууц үгээр холбогдож орсны дараа тохиргоог хийж болно. За ингээд нэр нь 7BF8 Connect-ийг дарна. За код маань 37 07 27 13 гэсэн кодтой. За next-ийг дарна. За ингээд төхөөрөмжтэй холбогдлоо. За username password дээр жижигээр admin гэж бичнэ. Admin password дээр мөн адил жижигээр admin гэж бичээд логин дарна. За энэ хэсгээр хамгийн сүүлийнхэн сонгоход болно. Та компьютероос дурын хөтчөө сонгоод дээд талын хэсэгт 192 168 8 1 гэсэн IP хаягаар нэвтэрч орно. Нэвтэрч орсны дараа connected байвал интернетийн тохиргоотой байна. Эсвэл disconnected байвал интернетийн тохиргоо хийн гэсэн үг. Интернет тохиргоо хийхэд connection settings буюу тохиргооны хэсэгт нэвтэрч орно. User дээр жижигээр admin, password дээр мөн адил жижигээр admin гэж бичээд нэвтэрч орно. Энэ хэсэгт баруун талын батарейг дарна. Нэгдүгээрт интернет тохиргооны хэсэг нь зүүн дээд талд Dialog-ын Profile Manager дотор байдаг. Тохиргоо хийхдээ New Profile-ыг сонгож, эхний хэсэгт Mobcom, хамгийн доотлын хэсэгт жижигээр интернет гэж бичээд Save дарна. Интернетийг шалгая. Хоёрдугаарт Wi-Fi нэр солих, мөн пассворд солих хэсэг. Энэ хэсэг нь зүүн дээд талд VLAN хэсгийн VLAN Settings хэсэгт байдаг. Нэвтэрч орсны дараа баруун доод хэсэгт Wi-Fi нэр харагдана. Доод талд нь K буюу нууц үгийн хэсэг байдаг. Пассвордыг харахаар бол та урт талын чекийг идэвхжүүлнэ. Wi-Fi нэр солихдоо Wi-Fi нэрийг устгаад дурын нэрээ бичнэ. Жишээгээр би Wi-Fi нэрийг манай интернет гэж бичлээ. Мөн нууц үгийг солихдоо энэ хэсэгт бичээд apply дарна. Ингээд Wi-Fi нэр пассворд солигдлоо. Хэрвээ та гар утсаар өмнөх кодоор холбогдсон бол Wi-Fi-г салган шинэ кодоо хийн. Ингээд интернет холбогдсон байна. 3-дугаарт Wi-Fi сүлжээ нээх хаах. Энэ хэсэг нь Wi-Fi хэсгийг унтрааж зөвхөн датагаар ашиглах боломжтой. Тохиргоог хийхээр бол settings хэсгийн VLAN дотор VLAN basic settings руу орно. Баруун доод талд SSID broadcast хэсэгт enable байвал Wi-Fi нэр харагдаж байгаа. Хоёр дахь disable-ыг сонгуул Wi-Fi нэр харагдахгүй зөвхөн датагаар ашиглана. 4-дүгээрт дата шалгах хэсэг. Зүүн дээд талын хэсэгт SMS зэс рүү орж датаг шалгах боломжтой. Дата шалгахаар бол new message руу орж эхний хэсэгт та 592 доод талд би гэсэн үсгийг бичиж явуулна. Гар утсаар шалгаж байгаатай яг адилхан мессеж амжилттай явлаа. Таны мэдээлэл ирсэн байна. 5-дугаарт reset буюу үйлдвэрийн горимж шилжүүлэх. Төхөөрөмжийг хоёр төрлөөр reset хийж болно. 1-дүгээрт систем руу орж restore default хэсэг рүү орно. Баруун доод талын хэсэгт restore хэсгийг дарж OK дарвал
reset хийгдэнэ. Ингээд reset хийгдэх үйлдэл амжилттай боллоо. Та манай интернет зөвөрийн энэхүү төхөөрөмжийг компьютерт холбож ашиглахаас гадна Mobcom сүлжээ холбогдсон газарт та авчирч хэрэглэх боломжтой. Танд амжилт хүсье.